Техник технологийн их сургууль энэ жил 3600 гаруй оюутанд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль нь Монгол улсад эрэлттэй мэргэжлэр чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн зэрэгцээ оюутны хөгжлийг бүх талаас нь дэмжих бодлого баримталж байгаа юм. Тухайлбал энэ хүрээнд спорт залыг шинээр тохижуулж, оюутан залуучуудад чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн олон төрлийн спортоор дамжуулан оюутнуудын хамтын ажиллагаа, эрүүл мэндийг дэмжих зорилготой юм а. Техник технологийн их сургууль зөвхөн мэргэжлийн мэдлэг олгохоос гадна оюутнуудын хувийн хөгжил ур чадварт анхаарсан цог хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тус сургууль нь сахилга баттай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, бие биелэрийн хөгжил сайтай залуусыг бэлтгэхийг зорь ажилтдаг. Энэ хүрээнд оюутны спортын төвийг шинжилсэн байна. Ингэснээр оюутнууд чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх, найзуудтайгаа хөгжүүлдэх, багаар ажиллах ур чадвар эзэмших зэрэг олон боломжууд нэгдэж байна. За манай сургуулийн хувьд бол оюутан залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж, ялангуяа Монгол улсад хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүдийн чиглэлээр инженер техникийн ажилтан бэлддэг сургуулийнхаа хувьд энэ залуучуудыг бие биелдрийн өв тэг шөмөжилтэй, сахилга баттай, багаар ажиллах чадвартай энэ ур чадварыг хөгжүүлэхийн тулд спортын тоглоомоор энийг хөгжүүлэхээр ингэж зорилго тавьж оюутны хөгжлийн хөтөлбөр хийсэн байгаа. Тэгээ энэ жилээс бол бид нар энэ спортынхаа энэ төвийг буюу спорт заалаа тогтжуулан агч модон шал буюу энэ гэмтэл бүслээс урьдчилан сэргийлэх ийм зориултын бүрштэй уян хатан ийм шалыг бол нийлүүлж энэ спортынхаа төвд бол 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сургуулийн зүгээс хийж оюутнуудтай бэлэг бариад байна. Техник технологийн их сургууль энэ жил их сургууль болго өргөжөөд тэгээ биеийн тамирынхаа тэнхимд зөвлөх багштай болоод тэгээд мэрэгжил эзэмшиж байгаа хүүхдүүдтэй мэрэгжлийн чиглэлэмжээ олгох чиглэлээр биеийн тамирын хичээлийг өргөтгсөн хөтөлбөртөөгөр явуулахаар төлөвлөөд үйл ажиллагаагаа эхэлж байгаа. Тэгээд сургууль маань 100 гаруй сая төгрөгийн төсөв гаргаад заал танхимаа шинжилэн засаад үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байж байна. Оюутнуудын биеийн хөгжил чөлөө цагийг зөв хэрэглэхийг дэмжих зорилгоор тус сургууль спорт залаа иж бүрэн шинжилжээ. Шинжилсэн спорт зал нь агч модон шалаар хуучигдсан бөгөөд энэ нь гэмтэл бэртлээс сэргийлэхэд онцгой давуу талтай. Энэхүү оюутнууд хичээлийн хажуугаар спортоор хичээлэх бодит боломжийг хүргэж байна. Оюутны эрүүл байх орчинд илүүгээр нэмэгдүүлж өгж байгаа шин заал ашиглалтанд орснороо тэгээд мэдээч манай сургуулийн IET Archers гэдэг багийн маань илүү дээшээ төвшин тоглох юм түлхэж болж байгаа гэж харж байна. Ер нь эх жилүүдэд оюутан сонирхчдыг сагсан бөмбөг тэр ялангуяа оюутан сонирхчдоо бидэрт илүү түлхүүгээр эсэлтийг авахыг хүсэж байгаа. Тийм учраас бид энэ заалыг ашиглалтанд оруулж байгаа. Өдөр яг сагсан бөмбөг яг стандарт нийцсэн юм сургуульд заал танхимыг сэргээн засварлаж яваад бол баяртай байна. Яагаад гэвэл сагсан бөмбөг чинь бас мэдээж хүүхэд залуучууд болон ер нь чөлөө цагаа өнгөрүүлэх хамгийн том спорт болчиход байгаа. Тэгээд тэрнээс ч яг стандартын зориулсан юм заал танхимыг өнгөж орж ирээд бас хараад өнгөлөөх нь хараад бас яг өндөө спортоор бас хичээлдэг хүмүүс бол баяртай байна. Тэгээд энд нь бас энэ сурж байгаа боловсрж байгаа хүмүүс бас мэдээч хэрэг стандарт байжээч гэмт бэртлэгөө дээрээс нь бас зөв техник өгөх юу гэж сургахлаж бодож байна. Спортоор хичээлэх нь бол угаасаа маш зөв гэж боддог. Тэгээд чөлөө цагаа ингээ утас моц оролдож өнгөрөөхгүй те. Хуваар гаргаад цаг төлөвлөж сураад чөлөө цагаа ингээ бие хөгжүүлээд эрүүл мэндэд анхаарах нь маш зөв гэж боддог. Сургуулийн биеийн тамирын хичээл 5 төрлийн тоглоом дарга оюутнуудад хүрдэг бөгөөд энэ нь тэдний сонирхлыг татаж идэвхтэй оролцоог хангаж байна. Мөн энэ хичээлийн жилээс сургуулийн анхны лигийн баг байгуулагдсан нь спортын амжилт нэгдлийг илтгэсэн чухал үйл явдал боллоо. Энэ нь оюутнуудад уралдаан тэмцээнд оролцох, багаар ажиллах амжилтанд хүрэх боломжийг бүрдүүлж байна.